видео үзүүлж байна. Хүний биед хэрэггүй мэт санагдагч үнэндээ маш чухал үүрэгтэй 10 зүйл. Хүний бие олон нууцлах чанаруудыг агуулсан гайхалтай бүтээл билээ. Та толинд хараад үзтээ юунд хэрэгтэй нь мэддэхгүй зүйлс нэлээд байгаа. Жишээлбэл ургах бүртэн хусаад хайчихдаг биеийн илүү төлөвс үнэндээ эсрэг хүйстнийг тань руу татаж байдаг гэвэл итгэмээргүй байгаа биз? Ингээд хүний биеийн хэрэггүй мэт санагдах зүйлс ямар зоригтой оршин байдгийг хамтдаа сонирхцгаая. 1. Минг. Арсантай хэсүүд тарж байрлахын оронд бөөнөрөө байрласнаар минг усдаг. Ихэнх тохиолдолд минг хэвийн үзэгдэл боловч заримдаа таны биед хавдар гэх мэт асуудал байгааг илтгэдэг байна. Биен дээр үссэн мингнуудыг ажигласнаар хавдрыг эрт үед нийлрүүлж амь насаач аврах боломжтой байдаг. 2. Суганы ус. Биеийн ус эсрэг хүйснээ татах зорилттой гормон болон феромон ялгаруулдгийг судалгаагаар тогтоожээ. Үүнд суганы усч багтах бөгөөд тухайн хүний онцгой үнэрийг ялгаруулдаг байна. Амьтдын адилаар хүн бүр эсрэг хүйснээ татах өөр өөрийн үнэртэй ажээ. 3. Ахтараа. Ахтараа гэдэг нь 3 дугаар их араашуудыг хэлдэг. Бидний өөх дээдсүүд энгийн шүүдээр хазаж дийлэхгүй ургамлын үндэс мах самар зэргийг ахтараагаар ашиглан иддэг байжээ. Тэгэхээр нэг талаар бидний нөөц шүүд гэж хэлж болох юм а. 4. Хөмсөг. Хөмсөг нь нүдийг борооны жиг хөлрөлт зэргээс хамгаалах үүрэгтэйгээр урагш төрж байрлсан байдаг. Мэдээж мөн сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг учраас харилцааны гол хэрэгсэл болдог байна. 2003 онд хийсэн судалгаагаар хүний нүүр царайг танихад хөмсөг чухал ач холбогдолтой баталжээ. Алдартай хүмүүсийн хөмсгийг хасахад судалгаанд оролцсон хүмүүсийн ердөө 46% нь тэднийг хэн болохыг таньсан байна. 5. Хумс. Гар хөлийн хумс нь хурууны өндөг үзүрийг бэртгэхээс хамгаалдаг. Мөн юмсыг чанга зуурч барихад чухал ач холбогдолтой болдог юм. Мэдээж бие цагтансан үед хамгийн хэрэгтэй зүйл болдог. Үгээр зогсохгүй хумс таны эрүүл мэндийн тал болдог ажээ. Тиймээс хумсны өнгө өөрчлөгдсөн тохиолдолд эмчит хандахыг танд зөвлөе. 6. Хүүхэн хэл. Хамаа том ангаж харуул хоолойн төгсгөлд унжиж байрласан усны тусал хэлбэрийн эдийг хүүхэн хэл гэдгээ. Зөвхөн хүнд байдаг энэ онцгой үед нь бүхийж байхдаа шингэн зүйл уухад мөн ярихад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 7. Хөлийн ус. Хөлийн ус гарцаагүй ямар ч хэрэгцээгүй зүйл гэж санагдах байх. Харин бидний өвгдөөс өмд бүтээхээс өмнө биеийн дулаанаа хадгалахад хэрэгтэй ажээ. Хүйтэн болох үед үсний уудансрыг тойрсон жижиг булчингууд чангарч биеийн үсийг босгосноор орчин тойрны дулааныг хадгалахад тусалдаг байна. Таны хөлийн байгалийн хүнжил гэж нэрлэж болох юм. 8. Мухар алгай. Мухар алгай нарийн бүдүүн гэзний уулзар хэсэгт байрлах жижигхэн ургацаг юм. Хүний биед ямар ч хэрэгцээгүй мэт боловч үнэндээ гидсэн дэх ашигтай бактерийг хамгаалах үүрэгтэй ажээ. Суулгалт өгөх үед олгоод байх ашигт бактери биеийг эрүүл байлгахад тусалдаг байна. 9. Сэвх. Сэвх нь нарны туяанаас үүдэн арьсан дээр гардаг. Хүний арьс нарны гэрэлд боролдгийн адилаар цайвар арьстай хүний нүүр сэвтэх нь элбэг байдаг. Энэ нь таны бие нарны туяанаас өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл төрөлхийн нарны хит ягаан туяаны хамгаалалт ажээ. 10. Сахал. Сахал илүү төлөвс гэхээсээ илүү тухайн хүнийг тодтогч өгдөг. Судалгаагаар сахал нь арслангийн зогдортой адил үүрэгтэй байдаг нь тогтоогдсон. Дайралтанд өртөх үед эрүү хоолойны эмзэг хэсгийг далдлан хамгаалах үүрэгтэйгээр зогтсон ажээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.